Сайн байцгаана та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Та бүхэн шинэ оноо сайхан баярлж угтан авсан гэдэгт маш их итгэлтэй байна. Би өнөөдөр шинэ жилийн зорилт яагаад талаар болдог тухай ярих хүсэлтэй байна. Шинэ жилийн зорилт гаргасан нийт хүмүүсийн 88% нь шинэ жилийн зорилтоо биелүүлж чаддаггүй гэдгийг Ричард Вайсманы судалгаагаар гаргасан байдаг. Яагаад? Яагаад вэ гэдгийг би маш энгийнээр тайлбарлахыг хүслээ. Зорилгоо биелүүлэхийн тулд эхлээд бид зорилгоо биелүүлэх тэр дадалтай болох хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Амжилтанд хүрэхийн тулд бид амжилтанд хүрэх тэр дадлыг эзэмшсэн байх ёстой гэж үзэж байгаа юм. За энэ юу гэсэн үг вэ гэвэл жишээлбэл бид хүндчин өргөх зорилт тавилаа гэх юм бол бид хүндчин шууд өргөж чадахгүй, өргөсөн ч гэсэн бид дийлэхгүй, эсвэл дийлсэн ч гэсэн удаан өргөж чадахгүй алтна. Яг үүнтэй адилхан бид өөртөө шууд хүнд ачаалал өгөх юм бол бид түүнийг хүлээж авч чаддаггүй. Харин бид хүндчин өргөж эхлэхийн тулд эхлээд хөнгөн жингээр хичээлж эхэлнэ. Ингээд бидний булчин түнд маань дасаад ирсэн тохиолдолд бид дараагийнхаа хүндчин рүү ороод тэр нь дахиад булчин маань дасаад эхэлсэн тохиолдолд дараагийнхаа хүндчин рүү орсоор байгаад бид хүндчин өргөж өөрийнхөө хүссэн хэмжээний хүндчин өргөх чадaltaй болно. Бас нэг жишээ авах юм бол жин хасах зорилт тавилаа гэж бодъё. Ихэнх хүмүүс гів гинэд учиргүй хоолоо хасаад учиргүй гимнастик хийж эхлэв. Янз бүрийн витамин худалдаж аваад янз бүрийн хүч оруулах протеин худалдаж авдаг ч юм уу, эсвэл янз бүрийн хувцас худалдаж авдаг. Тэгээд нэг л мэдхэд аль хэдийн буугаад өгчихсөн яг урд нь ямар байсан тэр байдалтай буцаад очсон байдаг. Хэрвээ бидэнд анханасаа биеийн тамираар хичээлэх дадал байгаагүй тохиолдолд шууд биеийн тамираар 7 өдөр эсвэл 7 хоногийн 5 өдөр хичээлж эхлэх юм бол жин хасна гэдэг нь ерөөсөө өөрөөсөө болдог. Ягаад гэвэл бидний бие дасан зохицох гэдэг бөө юм болдог. Тэгээд үүндээ шантраад явцын дунд амархан, сонирхолтой гэх бидний аль хэдийн үүсгэсэн байгаа тэр дадлууд төрж орж ирээд нөгөө биеийн тамир спортоо хайдаг. Тиймээс юуны түрүүнд жин хасахын тулд бид биеийн тамир спортоор хичээлэх тэр дадлыг эзэмшсэн байх ёстой. Зорилгоо биелүүлэхийн тулд дадлыг үүсгэсэн байх жишээтэй. Тиймээс Forbes.com дээр гарсан нийтлэлээр юу гэж бичсэн байсан бэ гэвэл бид ямар нэгэн өөрчлөлт хийж эхлэхийн тулд эхлээд шууд огцом том өөрчлөлт хийж эхлэх юм бол бид өөрсдөө өөрчилж чадахгүй. Тиймээс баг багаар алгуураар өөрсдөө өөрчлөх хэрэгтэй гэж бичсэн байсан. Жишээлбэл тамхинаас гарах зорилт байгаа бол шууд тамхи татгаа зогсоосон тохиолдолд эргээд тамхи татах магадлал маш өндөр байдаг. Хэрвээ та тамхинаас гарахыг урд нь оролдож байсан бол миний юу хийж байгааг маш сайн мэдэж байгаа. Тэгэхээр өдөрт 5 тамхи татдаг байсан бол 4 тамхи татдаг болох жишээтэй. Жишээлх юм бол өглөө босонгуудаа нэгийг татдаг, өглөөнийхөө цайны дараа нэгийг татдаг, өдрийн цайны дараа нэгийг татдаг, ажлаа тараад нэгийг татдаг, орой олныхаа дараа нэгийг татдаг байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол өглөө эрт босонгуудаа татдаг тэр тамхиг зогсоож түүний оронд 1 стакан ус ууж сурах жишээтэй. Ингэсээд үүнийгээ дадал болгосны дараагаар 2 дахь тамхиг хасах, тэгээ 3 дахь, тэгээ 4 дахь хасаа дараа янда тамхинаас гарах жишээтэй. Өөртөө тохиолдсон нэг жишээ ярих юм бол би кофег өдөрт 4-5 аяг кофе уудаг байсан. Тэгээд түүнээсээ гарах шийдвэр гаргаад шууд уухаа зогсоосон л доо. Тэгсэн чинь толгоо өвдөөд ингээд толгоо өвснөөс болоод тухайн өдрийн үр бүтээлтэй өнгөрөх байдал маш доошилсон. Тэгээд ч улмаар түүнийг удаан хугацаагаар үргэлжлүүлж чадахгүй кофе дахин ууж эхэлсэн. Тэгээд энэ маань буруу юм байна гэдгийг мэдээд өдөрт уудаг кофеныхоо хэмжээг багаар хасаж эхэлсэн. Тэгээ хасаараа байгаад би одоо зөвхөн өглөө кофе уудаг. Хэрвээ өглөөнийхөө кофег хасчих юм бол кофенаас бүр өсөн гарч байгаа. Тэгэхгүй бид хэд хэдэн удаа зорилт гаргаад түүнийгээ биелүүлж чадаагүй тохиолдолд дахиад зорилт гаргана. Тэгээд түүнийгээ биелүүлж чадаагүй тохиолдолд дахиад зорилт гаргана. Тэгээд ингэсээр байгаад зорилт гаргах гэхээр өөртөө итгэлгүй болж би чадах болов урд нь чадаагүй юм чи ахаад гаргаж чадах болов ахаад биелүүлж чадах болов гэдэг тийм эргэлзээ үүсэж байгаа. Мөн ямар хүмүүс ингэж зорилгоо биелүүлдэг юм бол би өөрийн зорилгоо биелүүлэхэд маш муу юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрээд сэтгэл санаагаар өөрийгөө унгаадаг. Энэ тохиолдолд бидэнд онцгүй мэдрэмж төрнө. Мэдээж онцгүй мэдрэмж төрсэн тохиолдолд бид онцгүй бодол бодно. Онцгүй бодол бодсноос бидний үйлдэл хүртэл айгүй онцгүй гарна. Тэгээд улмаар бидний амьдрал гэсэн бидний санаанд хүрэхгүй байх жишээтэй. Тиймээс энэ бүгдээс өөрийгөө чөлөөлөхийн тулд нэгдүгээрт өөрийнхөө нийт гаргасан зорилтуудыг шүүгээд зөвхөн маш хэрэгтэй гэж үзэх 1-2 зорилтыг сонгож аваад бусдыг нь орхих хэрэгтэй. Бүгдээр ингэ биелүүлж чадахгүй байснаас ганц хоёрынхыг нь биелүүлсэн хамаагүй дээр штэ тийм ээ. Тэгэхээр үүний тулд өөрөөсөө доорх асуултуудыг асуух хэрэгтэй. Нэгдүгээр эдгээр зорилтуудаас аль нь миний сэтгэл санаанд тустай вэ? Аль нэг нь хийвэл миний сэтгэл
хөдөлж би илүү их баяр баясгалантай байх бай тэр зорилтыг нэгдүгээр цонх. Хоёрдугаарт эдгээр зорилтуудаас аль нь миний санхүүгийн байдал тусдаа вэ? Аль нэг нь хийвэл миний гэр бүлийн болон миний санхүүгийн байдлыг сайжруулж мөн санхүүгийн байдлыг сайжруулахад нөлөө үзүүлж чадах вэ? Тэр зорилтыг сонгож ав. Тэгэхээр энэ сонгосон хоёр зорилтынхаа дагуу хийж эхлэх ажлуудаа хийх ажлын чагсаалтандаа өнөөдрөөс оруулж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бөөн хоосон амлалтууд юунаас эхлэхээ мэдэхгүй байсаар байтал нөгөө шинэ жилийн зорилтууд маань талаар болж тэгээ нэг л мэдэхэд нөгөө шинэ жилийн зорилтууд маань бидний тархины тэр гүнд зүү зэрэглэх шиг хоцордог. Тэгэхээр өнөөдрийн миний амжилтын тарин юу вэ гэвэл миний хувьд энэ жил амьдралаа илүү сайхан болгох боломж дахин гарч ирж байна. Миний хувьд энэ жил амьдралаа илүү сайхан болгох боломж дахин гарч ирж байна. Танд энэхүү видео таалагдсан бол цааш нь Facebook, Twitter, Google+, LinkedIn, YouTube гээд цааш нь дамжуулаарай. Мөн ugatimur.com руу ороод миний цахим мэдээлэлд бүртгүүлээрэй. Та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд дараагийн 7 хоног дахин уулзцгаая.